Улсын хурл онгорсноос хойш анх удаа бие даасан хууль баталлаа. Тодорхойлбол цусны донорын тухай хуулийг эцэслэн баталснаар эрхтэн шилжүүлэн судлах хэмжлэгийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Мөн гадаад дэлхийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль батлагдсанаар газрын тус боловсрол хууль төр болон Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн зардлыг төсвийн алдаг зардалд тооцохгүйгээр ажиллах боломжтой боллоо. Онцгой эдлийн алба 2018 оноос хойш давхардсан тоогоор 62 аврагч нохой хөтлөгчийг бэлтгэжээ. Аврагч нохот эзэдийн хамтаар 145 удаагийн гамшиг ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж 151 иргэний амь насыг авран хамгаалж 125 буцалтгүй нэрвэгдэгчдийг илрүүлжээ. Түүнчлэн 2023 онд Туркид болсон газар хөдлөлтөд 2 ирэлч нохой оролцож 8 хүний амийг аварч 19 буцалтгүй нэрвэгдэгчийг олж илрүүлсэн байна. Авилгатад тэмцэх газраас нийслэлийн 24 мега төслийг шалгаж эхэлсэн. Энэ хүрээнд Улаанбаатар метро төслийн захирал мөнх талайг нийтийн албан тушаалтан хахуйл авах болон мөнгө угаах гэсэн эрэггүй хуулийн зүйл ангиар мөрдөн шалгаж байна. Тэрээр 2024 оны 5 дугаар сараас Улаанбаатар метро төслийн захирлаар ажиллаж байгаа бөгөөд нийслэлийн засаг даргын 1-р орлогч асан даваа далайн дүү юм байна. Жолооч явган хүний гарцын өмнө хурц хааруулаагүй, зам тавьж өгөөгүй, гэрлэн төхөө үлд хамсарлсан, уулзуур гарц дээр анхаарал болгоомжиг хөдөлгөөнд оролцсон зэрэгс шалтгаалan он гарцсаар 103 хүн эрүүл мэндээр хохироод байна. Тодорхойлбол явган хүний гарц дээр гарсан ослын улмаас 12 хүн амь насаа алдаж, 28 хүн хүнд, 59 хүн хүндөвтөр, 4 хүн хөнгөн гэмтжээ. Говьт дасгалжуулагч хүндийн үргэлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан хос хоёрыг шүүхээс гин буруутайд цооцлоо. Тэрээр улсын эмийн бүртгэлд ороогүй эмийг зөвшөөрөлгүй хэлээр нэвтрүүлж бусдад худалдсан гэмт хэрэг үлдсэн байна. Шүүхээс түүнд 5.4 сая төгрөгийн торгох хял оногдуулж хураасан 28 нэр төрлийн эмийг устгахаар шийдвэрлэжээ. Буратад 5 жилийн хугацаанд 102 спортын байгууламж шинээр баригджээ. Үүний дээр тунгадахгүй гүйлтийн тусгай төв нэмэгдэх гэж байна. Тус төвд хувцас солих өрөөнөөс гадна шүршүүр, тасгалхийг танхим болоод гүйлтийн төрөл бүрийн замууд мөн хүүхдэд зориулсан тусгай талбай хүртэл байх юм. Бүх Оросын хөнгө атлетикийн холбооны төрлөөр Оросын 22 хотод ийм төв байгуулахаар шийдвэрлсэн байна. Үүнд Бурат улс багтжээ. Ice Global-ийн цөөн хорон мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.